Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн хилцүүлгийг өнөөдөр төрийн ордон зохион байгууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын их хурлаас 2000 оны 4-р сарын 28-ны өдөр баталж үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчныг бүрдүүлчихсэн байдаг. За гэвч хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинжилэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон байна. За улсын хурлын гишүүн Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч инх болд хилцүүлгийг нээж хэлсэн үгэндээ одоогоос 150 гаруй жилийн өмнө тулдааны талбарт шархтагстад ялгуурлалгүйгээр тусламж үзүүлэгчийн хүслээр үүсэн бий болсон олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөтөлбөр нь олон улсын болон үндэсний хэмжээнд хүн амыг зовлон зүдгүүрээс урьдчилан сэргийлэх улмаар хуваалцсан хөнгөвчлөхийг ирмэлцдэг. Өнөөдөр дэлхийд дахинд 189 оронд улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг болох Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1959 онд олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд элсэж 84 дахь гишүүн байгууллага болсон юм а. Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн статусыг шинчилж төрдөө хүмүүнлэгийн салбарт нэмэлт хүч болж туслах өөрөг хүлээж ажилдаг үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага мөн болохыг хуульчлан баталгаажуулах шаардлагатай байгааг онцон тэмдэглэсэн юм а. Ерөөсөө улаан загалмай гэдэг бол тухайн улсынхаа хувьд ямар байгууллага юм бэ? Жирийн нэг бусдад адилхан төрийн бус байгууллага юм уу? Эсвэл бол тодорхой хэмжээгээр одоо их бодиттой үүрэг төрийн нийгмийн хүлээсэн ийм төрлийн бус байгууллага гэдэг статусын тодорхойлох хэрэгтэй байна. Хоёрдугаар том бүлэг асуудал энэ улаан загалмай нийгэмлэг бол бидний нэгдээд орсон олон улсын конвенц, протоколын дагуу тухайн улсад нэг л байдаг ийм нийгэмлэгүүд. Тэгэхээр энэ нэг байдаг нийгэмлэгийнхаа хувьд төр засагтайгаа яаж хамтарч ажиллах ёстой, төр засгийн нэг улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг хүмүүнлэгийн үйлсийг яаж дэмжих юм гэдэг юм зүйлийг бас энэ хуулиар бодлогоор гаргаж ирэх шаардлагатай байна. Улс орнууд янз бүр байна. Бүр одоо бараг төрийнхаа удирдлагаар ажилладаг юмч байна. Хууч манад байсан шиг. Холимог маягийн бие дагаад үйл ажиллагаа явуулдаг, тэрэн дээр нь төр нь маш идэвхтэй тусалцаа дэмжлэг үзүүлдэг санхүүгийн зохион байгуулалтын ийм газрууд байна. За зөвхөн бие цэвэр бие дагаад явдаг бас ийм газрууд ч бас байна. Тэгээ бидний бодлоор бол энэ хуулиараа Монгол улсын төр улаан загалмай нийгэмлэгээ бүх талаар дэмждэг төрийн байгууллагууд төв болоод орон нутгийн төрийн байгууллагууд бол албан ёсоор гэрээ хэлцээр байгуулж байж улаан загалмайгаар зарим үүргүүдийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг ийм статустай ийм зорилготой байгууллага байхын зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулсан байна. За өнөөдрийн байдлаар Монголын улаан загалмай нийгэмлэг нь 87681 гишүүд, үүнээс 50261 татвар төлөгч гишүүд, 6420 мэргэжсэн сайн дурынхан, 570 анхан шатны хороо, 32 дунд шатны хороотой, 60000 гаруй өсвөрийн улаан загалмайчид, 15000 гаруй залуучуудын улаан загалмайчид, 3403 онцгой гишүүд хүмүүнлэгийн 672 гишүүн байгууллагыг игнэнд нэгтгсэн хүмүүнлэгийн үндэсний сүлжээ болон өргөжж байна. За хэлцүүлэгт улсын хурлын гишүүн нийгмийн боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Батцогт, улсын хурлын гишүүн Оюун Гэрэл Уянга, олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцсон юм а.